За цаашаа сайхан шинжилж байна монголчуудаа. Комментатор нэвтрүүлэг маань хурган жилийнхаа нэвтрүүлгийг одоо жаргаж шинэ оныхоо нэвтрүүлгийг одоо хэлж байна. За өхөр жилийнхаа анхны зочноор шинэ хүрээ эдийн зурхаач хамблам сайн доржиг нэвтрүүлэгтээ урьсан. Та сайхан шинжилж байна уу? Оо сайхан шинжилж байна. Сайхан урьж байна уу? Тавтаа сайхан аварж байна. Сайхан. Тарган тавтаа сайхан аварж байна. За таны бас хөөрөг сайхан биш бас соён битэй. Тийм билэгдэлтэй. Тэгээд бас лам мөний хөөрөг. Яг Монгол газрын чулуу. Тийм байна. Цагаан шүр тэ. Сайхан тамхи байна. Тамхи бас яа нүз лам нарын тамхи арай өөр. Оо тийм жил бол энэ жил болоо бүр их хөнгөтэй байна. Сайхан. Бас юм болгоно билэгдлээрээ байдаг. Тийм. Ёс ямбор төр төм хөрж хийж бай. Тэгээ хөөргөн маань хурд бас билэгдэлтэй. Одоо ингээд амир хэлхтэл. Тийм ээ. Тэ. За сайхан одоо он гарч байна да. Тийм байна. Их сайхан одоо налгаар шинийн нэгэндээ цаг их сайхан тогтсон сайхан байна. Энэ чинь та альж байсан шүү дээ бас толгон жил бас хатуу жил байсан гэж. Тий. Харьцуулбал жил хатуу жил хулган жил. Одоо энэ хөр жил маань цагаагчин үхэр им жил буюу их зөөлөн жил. Цагаа гарч ингээ сайхан зөөдрөөд бүх юм одоо янзбүрийн одоо хүнд өвчин зовлон энэ ч одоо цаашлаад ингээ юм болгон одоо сайхан сайхан наашилсан. Сайхан наашилж байна гэсэн юм сайхан. Хатуу бүхэн холдож. Хатуу бүгд холдоод зөөлөн жилээ. Энэ жил бол их сайхан. Нэр нь хүртэл одоо цагаагчин бүр шүү дээ. Тий. Тэр бүх юм одоо сайхан цагаан ажил дүрэл хүний одоо сэтгэл хүртэл одоо их сайхан цагаан байхын бэлэгдэлтэй ийм сайхан жил гарч байна да. За би тантай бас уулзж байгаа яг манай ингээд цагаан сарч хүмүүс ингээд бэлэгдлийн маш олон бэлэгдэлтэй тий яг идэ будаа засхан дэргээд бүх юмыг одоо бас ингээд хэлж зааж өгдөг. Тэгэхээр би бас лам хүнтэй уулзж байгаа бол бас ингээд одоо шиний нэгэнд монголчууд бүгдээрээ аюутай шүү дээ бас ингээд бурхан тахилтай шүү дээ. Өрх гэртэй. Танаас бас бурхан тахилтай тий. Тэгэхээр бид нэг танаа өргөд бас ингээд орж ирснийх бас үзэгч олонтой хамт яваад энэ бурхан тахилаа та яаж тахилаа өргөдөг тухай яаж өргөдгийг тий. Юг анхаардаг юм. За талаас хоёр бичлэг үзүүлэлт өгж нэвтрүүлгийг эхлүүл яасан. За тгий. Би одоо дуртай танилцуул эхлэе. За одоо эхлээд энэ сайхан одоо манай бурхан багшийн маань айлтвар ганжуур данжуур гэдэг байдаг тийм ээ. Тэгэхээр одоо ингээд одоо бид нар сайхан шиний нэгний өглөө бол ингээд бүх номоо залаад ном бол одоо чухаг дээд 3 үед орно шүү дээ. Тэгэхээр одоо энэ бурхан гэдэг нь ерөөсөө гэгэрх, ухаарах, гэгэрүүлэх гэсэн номноос их гэгэрдэг учраас ингээд номоо сайхан бүгдийг ингээд залаад одоо номондоо одоо энэ жил харин их сайхан яхад энэ ганжуур данжуур бид нар одоо энэ дөнгөж бас ганжуурыг уншсан шүү дээ. Тийм нэг үг монголчуудаа зориулж дээ. Тийм. Яг үг үсгчлэн уншаад тэгээ одоо ганжуурынхаа бид нар энэ гав утнаас эхлээд уншижсэн. Одоо ингээ харин яг энэ хулган жилдээ уншаад одоо энэ өхөр жилийн шиний нэгэнд ганжуурынхаа 180 ботыг дүүргээд ийм сайхан бэлэгдэлтэй байгаа. Тэгээд одоо хамгийн эхлээд бурхандаа одоо энэ нөгөө балин дахил өргөдөг. Шиний нэгэнд одоо ийм сайхан балин дахилаа ингээ хийгээд энэ ч одоо нөгөө ямааны өөхөр хийдэг. Манай монголчуудын жинхэнэ одоо бурханд өргөдөг уламжлал байна. Байлангаа одоо ингэж сайхан чимэн. За тэгээд энэ чинь ингээ сайхан чимэглийг хийгээд тэгээд ингээ бурхандаа өргөнөө. Өргөж. За тэгээд хамгийн түрүүн бол одоо шүтээндээ мөрөгдөг юм. За энэ бол одоо цагаан дарих шүтээ. Манай одоо хийдийн гол шүтээ. Энэ манай Монголын хүрээдийн гол шүтээ миний одоо Зайвын багш гэсэн үг. Одоо миний одоо бүр хамгийн одоо үндэсний ном заасан багшийн мэн шүтээ. За энэ бол их маш ховор шүтээ. Тэгээд энэ бол одоо сүүлд хийсэн дарих биш.
Маш эрт хийсэн. Зөв монголчууд хийсэн. Агууд 30 жил залраад тэгээ буцаад багшийг очиход яг энэ хിവэрээ залагдчихсан. Одоо ингээд шинээр засаагүй юм байна тий. Сериусаа засаагүй. Энэ ердөө айхтар одоо их нандин шүү дээ. Энэ бол маш ховор. Маш ховор хийсэн маш уран. Одоо тэр үеийн одоо манай энэ том уран бурхан урдааш нар ирж их үздэг, их биширдэг. Энэ одоо үнэхэрийн одоо маш хүчтэй уур хүч маш хүчтэй. Амилсан шүтээ ингэж. Тэгээд энийг одоо мэддэг хүмүүс үлэг холоос зорж одоо манай төрийн тэргүүн болсон баг ван дугаарч манай багшийн шав штэ. Баг ван дугаар чинь зорж ирж мөрөгдөг. Бүр маш их олон жил. Цагаан дээр чинь бас юу л нөгөө инэрэнгүү бурхан. Инэрэнгүү бурхан тий. Хамгийн инэрэнгүү бурхан. Мянган бурхан нүүр буруулсан ч дарих бурхан ивэнэ гэсэн хангаратай. Ийм учраас одоо би бол дархийг их шүтдэг. За ингээд одоо энэ таач гэсэн одоо сэтгэлээрээ би бүгдийг даатгаад би бол одоо энэ сайхан одоо цагаагчин өхөр жил зөөлөн жил дээрээ за тэгээ хамгийн ихнээд одоо бид нар ч их энгийн бид нар ч одоо бас энгийн хүмүүс учраас эхлээд одоо голдуу одоо өөртөө даадах гэдэг. Уг нь бол бүр энэ дайны дэлхийн одоо хамаг амтан их болсон 6 зүйл хамаг амтан амгалан байх болтугай гэж ингэж залбирах ёстой. Тэгээд тэрний дараа одоо манай Монгол эх орн өвчин зовлонгүй ард түмэн одоо эрүүл сайн сайхан байх. За тэгээд одоо манай халуун ам бүл юм уу одоо энэ бидний одоо бүх дотны хүн болгоныг одоо ивэлдээ багтааж хайрлаа гэдээ одоо ингээд мөрөгдгөө. За ингээд даригтай одоо ёслон залбирч орхимжоо буулгаж хагаад мөрөгдөг юм да. Би бол одоо телевизэд олон жил ажилласан, хэвлэл мэдээлэлд олон жил ажилласан тийм. Тэгээд Монголын одоо манай энэ телевиз үзэгч олон хүмүүс тийм. Манай контрол цэгмийн сайтыг уншигч. За одоо энэ ер нь бол Монголын одоо энэ нийт монголчуудаа бас таны үнэс тийм. Тэгэлгүй яг та одоо яаж ч үжиглэн бүгд энэ л хайраа гэж одоо ингээд сэтгэлийнхаа гүнээс залбирвал гүнээс залбир хүсэж байна. За тэгээд монголчууд маань бүгдээрээ ер нь өвчин зовлонгүй тий. Тэгээд эрүүл их байхыг тэгээд ажил төрөл нь улам бүрдэж байгаа тий. За өөдөл нь дэвжиж байхыг ингээ ерөөж байна ингээд. Одоо айл өргөчсөн ингээд адилхан бас. Тий айл гэр орондоо ингээд бурхандаа хүчтэй нь хүчээ өргөөд алцаа сайхан уугуулад юу байгаа. Хамгийн гол нь бурхандаа дахиад өргөл өгч. Тэгээд сайхан хадгаа өргөө. За тэгээд одоо энэ бол хамгийн чухал нь одоо богд зонхоо 2 шавтайгаа байгаа. Хайд өвчиж ялцвчигээд манайхан ярьдаг. Одоо манай монголчин бол одоо богд зонхоовын шарын шашныг дэлгэрүүлсэн орн шүү дээ. Тэгэхээр одоо богд зонхоовын бидний гэлэг биеийн шар дээлтэй байна да. Шар малгайтай. Гэлэгва гэдэг буйны ёсыг дагсан. Шарын шашныг одоо уламжлалыг дагсан. Манай өвлж авсан монголчууд маань энэ богд зонхоовын шашин гэж хэлдэг тийм ээ. Богд зонхоовоо үндэслэсэн байхгүй юу? Тэгээд шарын шашныг одоо ингээд дэлгэрүүлсэн. Энэ бол бас их учиртай шүтээ. Одоо бүр балбаас манад ингээд өөр заларч ирсэн. Бүр манай хийд заларч ирсэн. Ийм их нандин шүтээ байгаа. Бид нар бол одоо бүгд одоо бурхны шашинтай. Тэгэхээр одоо бурхан багш, бурхан будда шагжаа мөнийг гол шүтэнэ болгосон байгаа. За тэгээ энэ сайхан шиний нэгний энэ сайхан цагаагч өхөр жил шиний нэгний энэ бэлэгтэй өдөр одоо бурхандаа дахид өргөдгөө зам хүн шүтэндээ өглөө. Тий хамгийн одоо ингээд зулаа өргөн. Өөрөөр харанхуй мунхгийг одоо гэгэрүүлж хайрлаа гэд одоо бурхан багшд одоо ингээд бүрэн хувцастайгаа энэ орхимч гэдэг номын хувцастайгаа тэгээд одоо ингээд бурханд одоо сайхан гэрэл өргөнөө, зул өргөнө. Шарт тосоор ингээд. За ингээд за балар хаахгүй гэдэг маахан гэдэг. Тэгээ одоо энэ бидний мунхгийн сэтгэлийн энэ мунхаг ясванаас элдв муу нэг гэгэрүүлж хайрлаа. Бурхан багш биднийг одоо сэтгэлийн гэгэрэлд хүргэж хайрлаа гэдэг бурхандаа одоо ингээд зул өргөдөг. За тэгээ бас ингээд бурханд тахил тавьдаг байхгүй юу? Тэгээ энэ бүгд учиртай. Одоо ингээд юу өргөж ийн бурхан бол нэг тийм эд байлаг алт мөнгө энд одоо баясахгүй шүү дээ. Тийм учраас бурхан багшд одоо энэ
одоо бэлэгдлийн одоо өрөөд энэ бас хүч байна үнэртэн. Метаг дүгмэ мармяд ингээд хүмүүс хэлдэг мармя гэдэг нь одоо зул дүгвэ гэдэг нь үнэртэн. За ингээд цэцэг замбаг цэцэг гэж манайхан гэдэг замбаг цэцэг энэ дээр яадаг. Тэр ариун цэцгийг бурхан багштаар ингээд өргөж. Тэгээд усан дахид өргөдөг юм. Одоо ундаалж байгаа юм да. Бурханаа одоо ундаалж байна шүү дээ. Тэгсэн тийм бас агуулгатай. За тэгээд одоо бас манай бидний нэг оюун санааг манчир бурхан гэдэг сайхан бурхан мэдээлээд бас бүх юм болгон бэлэгдэлтэй. Манайхан сайн мэдэн шүү дээ манчир бурхан, оюуны бурхан гэхээрлий. Одоо манчир бурхан гэх мөрөх юм бол одоо оюун ухаан их дэлгэрдэг тийм ээ. Оюуны чанд хүр, бэлгийн чанд хүрэх ийм одоо аюутай гэдэг. Ийм учраас одоо манчир бурхандаа бас ингээд зүгээр сэтгэлээрээ сайхан залбирчнаа. За тэгээ бас төрийн жамсан сахиус гэж байдаг тийм ээ. Догшин сахиус. Одоо манай хил хязгаар улсыг хамгаалж явах тийм сайхан сахиусаар залсан байгаа. Бүр дэргүүлдэг бол бас тарин. Тэгээ өөрийнхөө мэддэг тариныг хэлж болно. Ялангуяа ганжуур данжуурыг одоо ном тоосно гэдэг ярьдаг шүү дээ. Тий, тэргээд тоослоод ингээ өөрийнхөө номоо ингээд сайхан уншиж чинь гэсэн үг дотор байгаа. Их нандин ном шүү дээ энэ. Одоо энэ хамгийн сүүл үеийн урд одоо төвдөд би сая 2 жил очиж явахад бол төвдөд одоо ингээд эртний судруудыг дандаа яг өнөөдрийн яг орчин цагийн монгол ном хэлбэл оруулж хивэлж лээ тий. Энэ бас ингээд сэргээ засварлалт биш номын. Тий. Энэ хүрээнд хэрэгцсэн үү? Тэгсэн. Энэ ч одоо бүр эндээ бас ховор. Тэгээ манай дазаар бас ингээд залагдаад тэгсэн. Тийм бурхан багшийн бас. За ингээд данжуур 108 гот. Та өстө биелэгдэлтэй. Бас яг 180-уудын хаягаар ирсэн биз тий. Та их наны ном эрдэм их арин болох юм байна. Энэ жил одоо бас их онцгой жил. Коронавирус гэдээ болж байна тий. Өмнө нь бол одоо жишээл ойлгож байна энийг өөрөөсө гандан тэгшлэн хийд энэ бүх хийдүүд бол ингээд хүм буужгинж яадаг. Та нарт одоо уцаа авах завгүй тий. Тэр нь бол энэ цагаан суулгах дээр ламар ер нь унтах тэр нь орондоо унтах завгүй байдаг тий. Ер нь жил болгоны цагаан сар орвол юутай штэ. Ламдар нэг сарын өмнө бэлтгэл эхэлдэг. За би бэлтгэх ёстой тий. Өө эн чинь нөгөө энэ балин дахлаа хийх бэлтгэлээ хийн сүм дуун за цагаан сарын бэлтгэж одоо их ихтэлтэн л дээ. Тэгээ нөгөө өдөө чи хүмүүсээ бүжгинж байдаг үе. Ноён нуруугаа бэлдэнэ гэх мэт цагаан сараар шинэ хувцасаа жилийнхаа шинэ хувцсыг оюулан захиад бэлдэнэ. Ер нь цагаан сараар ч одоо бүх юм шинэ болдог ш сэтгэл санаа. Энэ жил ч гэсэн сайхан жил гарч байна. Тий. Ер нь яг хуу одоо тий энэ манай ганцхан манад биш дэлхийд их онцлог цаг үе ирлээ. Ирж өнгөрч байна. Ялангуяа хулган жил бол эхэлсэн. Тий одоо тэгээ энэ хатуу хулган жил маань бас үдээд одоо тий сайхан зөөлөн жил гарч байна гэж бэлэгдэж байна. Тэгээд бас үзэгч олонныхоо бас үгээс ярихад одоо энэ коронавирус бас Монголд нэлээд ирч хүчээ авч байгаа учраас төв засгаас бас шийдвэр гаргаад тодорхой хугацаанд ингээд 20 цаар тавьж яа л да хатуу тий. Яг энэ үеийн маань ингээд цагаан сар давцж байгаа. Тэгэхээр одоо монголчууд ч бас яг энэ цагаан сараар чинь бас гандын хэд дээр очих одоо лам хардаа очих тий. За ингээд нөгөө засал номоо хийлгэх номоо уншуулах гээл дадал болсон олон жилийн. Тэгэхээр энэ бүгдийг одоо яаж хийх болж байгаа гэдэг бас асууж бодож байгаа юм. За их чухал асуулт асууж байна. Тийм ээ одоо шиний нэг энэ одоо жилийн цагаан сараар бол өөр байдаг байсан. Хүмүүс одоо эндээс ирж ноён нуруугаа аваад одоо ингээд намнаар ингээд зэрэгцээ суудсан нэг ламын өмнө одоо ингээд одоо ноён нуруугаа засуулаад, сангаа тавиулаад, далгаан авахгуулаад одоо тэгээд нөгөө зүгчгийнхаа химэрхаа дарцгийг хийсгээд одоо бөөн хөдөлгөөн одоо ингээд одоо бүх буйны байгууллага хийд орончдоороос бүр хөдөлгөөн маш ихтэй байдаг. Тий, ээж нар нь, эмээ нар нь яваал. Тий, одоо тэгэхээр чинь яг хоо төр засгийн шийдвэрийг дагалгүй явах уу? Дагаад бид нар одоо ийм нам хүн бай. Тий. Гэхдээ одоо энэ шинэ боломж байгаа. Цаг үедээ зохицуулаад бид нар яах вэ гэхээр одоо сүсгтээ олноо чирэгдүүлэхгүйгээр одоо ингээд сайхан өнөөдөр шиний нэгнээс 15-ны хүртэл одоо 15 хоног байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо нэгэнт одоо
шийдвэр юм болохоос яана инэ гэдэг одоо сэтгэл санаа хямраад байх шаардлагагүй. Ер нь одоо бүх үйлчлэгээ төр засгийн бодлого шиг цахим яамтай хүртэл болох гэдэг шүү дээ, тийм ээ? Бүх юм цахимаар үйлчлдэг болоод байна. Тэгэхээр одоо манай шашны байгуулагч гэсэн одоо бас цахимжиж чиглэж байгаа. Шилж өөрийн аргагүй, яах ч аргагүй одоо шилжихээсээр аргагүй болж байна. Тэгээд одоо яг урдах нөгөө жилүүдийнхаа засал ном арга заслыг яах вэ гэхээр цахим шилжүүлсэн байгаа. За тэгээд тэр одоо өөрийнхөө жилийг хилээд, иримээ хилээд тэгээд одоо тодорхой одоо утас байгаа 80 18 тэг 11 за би дахиад хэлье 80 18 тэг 11 гэдэг. Тэгээ энэ утсаар захиалга одоо ч ингээд шууд сууж байгаад гар утсаараа захиалга өгөөд тэгээд тэнд бэлэн ноён нуруунуудыг чинь цахимаар тэр дорн утас руу чинь өгчихнө. За тэгээд тэр хүн хүсээд нүрээ хараад уншия гэвэл шууд тэр утсан дээр нь дүрс нь гараад нөгөө юу л ямар дуудлага вэ дүрээ ардчиг код хийгээд видео кол хийгээд тэгээд л одоо дорн застаа хийлгэж ийм болцоо байгаа. Одоо жишээлбэл Баян Улгийн аймаг, Ховд аймаг, Увс, Завхан гээл те. За тэгэл одоо зөвхөн одоо холын аймагуд тэдийг гадаад биш Солонгос, Хятад одоо Герман, Англи, Америкт байгаа. Тэр хүмүүс ч гэсэн бүр болно. Дэлхийн хаанаас болно. Аль дэлхийн бүх монголчууд за бүр гадаад хүнч бас байдаг заслаа хийлгэх ном зосол уншуулахыг хүсвэл хин хүснэ дэлхийн аль ч өнцгөөс энэ арга санаа хийлгэх юм бүр өшөө харин илүү бүр өргөн хурдтай хурдан тэгээ ямар нэгэн одоо тийм өмнө шуугаан түгжрэл байхгүй тийм сайхан бас тийм шинэ боломж байгаа гэдэг. Одоо коронавирус бол бас тодорхой хэмжээр юм хумж байгаа ч гэсэн нөгөө талаасаа бол бас шинэ боломжийг түлхэж гаргаж өгч байна. Тийм шинэ боломж, шинэ боломжийг одоо бас яа харахгүй цагийн аясаар гаргаж өгч байна гэж ойлгож байна. Тэгэхээр монголчууд засал хийлгдэг штэ. Ер нь заавал засал хийх учир юу вэ? За тийм. За ер нь бол одоо монголчууд бол жил болгон сайхан монголчуудын нэг сайхан тогтсон уламжлал та. Энэ засал аргын ач холбогдол нэгдүгээр сэтгэлээ ариус одоо хоёрдугаар ам бүл айн даатгадаг. За тэгээд одоо маш их ач холбогдолтой юм байхгүй юу? Тэгээд жил болгонд хүн жилийн ихэнд нэг тэр жилээ даагаад одоо тэр нөгөө нэг давтамжтай суул өнцөгдсөн тийм ээ мэн голсон тэр нэг давтамжийг мэддэг учраас тэрийг ингээд засаад залруулад хамгаалаад явдаг ийм сайхан өв соёлтой ард түмэн л дөө. Энэ бол байх ёстой, байхсаарч байгаа, цаашидч байх. Бас өвдөгдсөн ирсэн бидний өвгдөөсөөс өвдөгдөж исэн сайхан нэг ёс жаншил, уламжлал гэж ойлгож болно. Тэгээ ер нь 6 ухаан гэдэг чинь одоо орны ухаан. Тийм 6 ухаан бол одоо ер нь дээд тоо. Тэгээ шинжлэх ухаан гэж хэлэхэд ер нь бол одоо 6 ухаан бол яа харахгүй монголчууд нүүдэлчин монголчуудын ахуй амьдралтай маш нийцдэг. Монголчууд яах вэ гэхээр нөгөө ингээд их суур хот суурин гэхээс илүү дандаа нөгөө тэнгэр байгаль од иргэсийг харж одоо шиний 15-ны сар ямар байна. Бүгдийг байгальтайгаа харьцдаг юм эртнээсээ юм уламжлалтай ард юм. Уулын орой өндөр дээр гас од иргэсийг шүнжин ягаад гэвэл Монгол улсд бол тийм боломж нь илүү нээлттэй. Хөх тэнгэртэй. Тэгээд бүх од иргэс харагддаг. Тунгалаг. Тийм учраас хамгийн их энэ од орн од зурхай одон судлыг бол монголчууд маш эртнээс уламжилж аваад тэгээ өнөө хүртэл бүр нарийн судалсан байх юм. Тэр дотроо бол таны хэлдэг одон орн одон зурхай гэж байна. Тэр нь гарзий гэдэг зий гэж зурхай. За тэгээд махбодийн зурхай гэдээ байна. Одоо миний сая хэлээд байгаа бие махбод эрүүл мэнд энтрийг үздэг. За тэр дотроо бэрийн зурхай гэдэг нь багзий гэж нөгөө бэр буулгах өдөр одоо их нарийн биш. Наривчилсан. Ингээд одоо зурхай нь бүр улам нарийсаад явдаг. Цаашаага. Ийм их нэ. Тэгээ одоо бидний цаг тооны бичиг байна. Цаглбар. Энд чи одоо бас 6 ухаан шүү дээ. Тэгээ тооны ухаан, давтамжууд байна. Гэх мэтлэн их нарийн сайхан уламжлал байгаа. Энэ 6 ухааны цаана бол одоо манай контрол цэгийн сайтын сэтгүүлч тантай танаас тодтол аваад гаргасан.
Тэгээд тэн дээр одоо 2021 оны болсон улс төрийн онцлог юу гэхээр ерөнхийлөгчийн сонгуульд болно. Тэгээ энэ ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудал дээр жишээлбэл энэ одоо орны 6 энэ одоо төрийн 6 гэж юм тий. Энд одоо эмэгтэй хүн төрийн тэргүүд гарна гэсэн одоо ийм 6 буусан байна л да тий. Энэ нийтлэл гарсныг одоо нийтдээ бол одоо 210 мянган хүн уншиж үзсэн байна. За. Тэгээ би бас ингээд тэрийг бас асууж бодож байгаа байхгүй. Та тэр яг 6 дээр юу гэж айлцсан? За би тийм энэ бас ихэнх 6-аач нар бол энэ одоо та бол өөрөө хэлээгүй шүү дээ. Төрийн тийм ихэнх 6-аач нар бол одоо энэ төрийн үйл хэрэг бол бид нар тамаагүй 6 дээр байхгүй гэдэг ингээд л одоо өөрөөсөө холдуулаад ирдэн ердөө хариулдаггүй. За би бол нэлээд олон жилээс бас энэ дээдсийн 6 гэж байдаг байна. За дээдс богд нарын лүндэн эдний айл дүрийг бас их судлахыг хичээж эхэлсэн. Тийм. Тэгээд одоо энэ жилийг зүгээр ингээд ганц хоёр судар хараад сууж исэн дээдс богдын мэн лүндэн дээр ерөөсөө л яг байгаагаар нь л хэлж байгаа юм. Им хүн төрийн эрх барина, лам хүн сэрэгт мордно гэж заасан байгаа. Бүр төмөр хулган жил өнгөрөөд гэж байгаа. Тэгэхээр чинь одоо энэ хатуу төмөр хулган жил минь одоо өнгөрлөө шүү дээ. Одоо өнөөдөр одоо төмөр өхөр гэж манайхан хэлээд байгаа. Уг нь бол монголоороо төмөр гэдэг ингээ махбат заахаас илүү монголчууд их сайхан уламжлалтай шүү дээ. Цагаан цагаагчин гэд ингээд бэлгийн одоо эмэгтэй талыг их дэмжсэн, бэлгийн мөн чанарыг илүү дэмждэг жил гэдгийг жилийнхаа тэр тодотгол нэрнээс ахуулаад хилээд өгч чинь тийм үү. За ингээд цаашаага тэр та сая асуулаа шүү дээ. Тэр им жил зөөлөн жил энэ яа таарав гэхээр богдын лүндэнд би хэллээ. Эмэгтэй хүн төрийн эрх барина гэж байна. За тэгэхээр энэ одоо юу гэсэн үг вэ? Эмэгтэй хүн төрийн эрх барина гэдэг янз бүрээр хүмүүс тайлбарлаад. За тэгтэл одоо энэ жил нэрээ үнэхээр одоо бас ерөнхийдөө сонгуульд ажил таарч байгаа. За тэгээд одоо магадгүй одоо тэр өндөр дээдсүүдийн айлтвараар одоо эмэгтэй хүн одоо бас байхыг үгүйсэхгүй шүү дээ. Тий. Одны харах хугацаа бас байна тий бид. Байна бид. 7 сарын 1-нд харж тий. Тийм бас боломж байна. Гэхдээ тэр дээдсийн 6-ад бол та бас хэлжсэн шүү дээ. Одоо жишээлбэл Батулга ерөнхийлөгчийг нэр дэвшиж яхад та бас тэр 6-ад хараад хэлжсэн шүү дээ. Бүх хүн төрийн тэргүүн болно гэдэг. Тийм. Одоо саяхан мэтэл санагдаж байна л да. Одоо энэ одоо байгаа ерөнхийлөгчийн тухай бас л одоо хэвлэлийн шаралсан хууснууд дээр их тодорхой байгаа. Тамирчин хүн, бүх хүн одоо тийм ээ төрийн тэргүүн бүр болно гэд маш тодорхой миний одоо хэлсэн олон сонингоос хүмүүс иш татаад байна л дээ. Яг хөө тэр нэгэнт одоо түүхэнд үлдсэн учраас тэгээд бол аргагүй л одоо бас судлаад байвал одоо манай одооны ерөнхийлөгч маань гараад ирсэн. Тухайн цаг үедээ хүмүүс одоо юу бүх мөх юу ирээд байгаа ингээл бас л ойлгохгүй л байсан. Тэгэл үнэхээр энэ л одоо бас одоо тодорхойлол гараад ирсэн. Тэгээд тэнд бас хүний хувь тавилан тухайн тэр манай өвгөд дээдс ямар мундаг мэрэгэн айлдвартай тэр нь ямар одоо их цаг үеийг одоо ингэж олон жил одоо ирээдүйн цагийг харсан тийм айлдвар гэдгийг одоо ингээд амьдралд бат улам л одоо ил болоод байна л да. Элбэгдэрч ерөнхийлөгчс адилхан бас буусан гэж байгаа л тий. Элбэгдэрч ерөнхийлөгч харахад одоо бас энэ сонингууд дээр бас байгаа. Миний өгүүлбэрүүд бас тэр нэг одоо хүний хувь заяа төөрөг гэсэн нэг сэтгүүлч Бацүх Бадрангуу гэж зохиол бүтээлийнх нь алдар нь Бадрангуу гэдэг одоо нэг ном. Тэн номон дээр ч их тодорхой байгаа. За тэгээд дараа нь одоо элбэгдэрч ерөнхийлөгч гэснээс элбэгдэрч ерөнхийлөгч болохын өмнө манай өрөөнд над дээр ирж үзүүлж ирсэн шүү дээ өөрөө. За тэгээ манай өрөөнд ирээд үзүүлж ирсэн. Гэхдээ бас миний яг тулаад үзэхэд бол сони юм гарч ирсэн. Тэр тухай одоо зураг юм баримт байдаг л да хөргий. Тэгээ их сайхан яг хоо орж ирээд одоо мэдээж улс төрийн хүн ч улс төрөөл асууж шүү дээ. Тэгээд одоо сонгуул асууж ирсэн. Тэгээд тэрний ерөнхийлөгчийн өмнө одоо өөрөө бол одоо надаас бол би одоо ерөнхий сайд болмоор байна. Ламбугай би надад ер нь ерөнхий сайд болох хүсэл байна. Энэ ер нь яаж биелэгдэх вэ гэдэг их толгой асуужсэн. Тэгээ би үзээд та бол одоо ерөнхий сайд болж чадахгүй байна. Та бол одоо ер нь ерөнхийлөгч болох хүн байна шүү дээ. Гэт одоо хойд би нэг одоо тэгээд буусан. Тэгээ буухаар нь хийсэн чинь нэг бас тааламжгүй хүлээж авч ирсэн л да. Гэхдээ одоо ерөнхийлөгч одоо яг настай л хүний ажил ирэх одоо ажил байгаа юм да.
Тэгээд дараа нь бүр улираад одоо сонгогдсон. Сонгогдоод ерөнхийлөгч болсон. Би бас нэгээд сүүлд тэр манай Пүрбат ламын бас хэвлүүлсэн нөгөө богдын бошиг гой номыг бас уншиж байхад. Тэгээ богдын бошиг ном дээр богдын лүндэнгүүдийн тухай бас бичсэн байсан шүү дээ. Та мэдэх баг тийм. Тэгээ тэн дээр ч бас ингэ хэлсэн байгаа шүү дээ. 1921 оны хувьсгалыг яг тэр чигээр нь тийм ээ. Тэгээд энэ чинь нэг манжиг одоо ямаа гэж дүрслээд тийм ээ. Тэгээд цагаан орсыг цагаан одоо азраг гэж дүрслээд тэгээд улаан орс гэдэг улаан зэрэгүүд болох дээр улаан бух гэж дүрслээд ингээд бас тийм уран зохиолын хэллэг дүрслэлээр орж ирсэн тийм. Ийм байдлаар одоо ингэж дүрсэлсэн. Тэгээд дараад нь тэр 1937 оны нуглаа тий нөгөө асар хилмигдэл тэгээд нөгөө нэг лам одоо сүмбэдийг одоо устгах тий энэ үйл ажиллагаа. Тэгээд цаашдаа яваад байгаа нь тэгэл дараад нь Орсын энэ их мэдлэлд Монгол улс шилжих. Дараад 1990 оны цагаан морин жил одоо Монгол улс иргэд тусгай технологи олж авах гэдэг энэ бүгдийг богдын бошигт хэлсэн байгаа. Тэгээ энэ болох дээр ингээл яг ингээ нэг зурхаа штэ. Зурхаа тий. Энэ одоо алсыг харсан. ийм оновчтой одоо энэ одоо яаж гардыг гэмээр л тий. Тэр үнэхээр гайхалтай. Ялаа мангуя манай богд дийс бол үнэхээр тийм одоо алсыг харсан. Ирээдүйг харж чаддаг. Тийм хүмүүс одоо их байсан мэн шүү дээ. Саяхан хүртэл намайг төрөхөд хүртэл тийм хүмүүс байсан ч. Би тэрийг бүр амьдралаараа мэдж байгаа юм а хэлий. Би одоо зүгээр ингээд санаанд оруулчихлаа. Би ч одоо 61 он энэ жил чи өхөр жил. 61 он өхөр жилтэй. Тэгээ 61 он шүү дээ. Одооноос 60 жилийн өмнө тэр мундаг намайг их барьсан. Би одоо намайг их барьж аваад нэг лам 60 жилийн өмнө миний бүх амьдралыг хараад тэгээд миний амьдралыг ганцхан миний нэрийг өгөөл мэдчихсэн. Тэр ийм мундаг байсан. Одоо манай би тэр их ламыг одоо тэр хүн их барьж авахдаа намайг манай ээж танад нэг лам хүүхэд төрлөө гэсэн гэж 60 онд ш 61 онд ш. Тэр лам ам гэдэг байхгүй тий. Бүгд шашин номыг устгахын муулдаг үе байсан. Хаалттай байсан үү? Хаалттай үед. Тий. Тэгээ тэр лам миний нэрийг Санжай Дорж гэдэг өгсөн. Тэгсэн чинь манай ээж төвд хэл мэдэхгүй залуухан хүн байсан. Юун сонин нэр ингээд юм ор утгатай ингээд асуусан чинь та нэг лам хүү төрлөө дөнгөж намайг үлгийж авч явах та тэгсэн байна. Тэгээд танаа энэ Санжай Дорж гэдэг чинь Санжай гэдэг нь бурхан гэсэн үг. Дорж гэдэг нь очир гэсэн үг. Танаа энэ хүү бурханы шашинтай очир мэт заавал уулзнаа гэд. Тэгж айлдсан баг. Тэр хүн мундаг алсын хараад 60 жилийн мэг шууд хараад тэгээ миний нэрийг өгсөн. Би одоо энэ нэрэндээ их дуртай. Тийм учраас тийм агуу хүмүүс саяхны хүртэл байсан байна. Тэгвэл та бол одоо төрмөл ам байна шүү дээ. Тийм шашаа. Ер нь тийм эрдэмтэн лам нар их тэр ерөөлөөр би маш мундаг эрдэмтэн лам нартай учирсан. Би таны мэдчихэж та бол бас энэ хойтлоо дам дарчаалан хийдгээд одоо ингээд баг одоо ингээл нураал дээвэр энэ дэр нь цоорол тийм ээ одоо хаалга үүд ингээл эвдрэл ингээл хаягдсан юм сэргээ засварлаа шүү дээ. Өөрөө банкнаас зээл аваад тэгээд бас ийм хувь оруулах, бурхны хөгжил хувь нэмэр оруулах хэвэл хүн байж тээ. Харин тийм би тэгээд юмны шүтэн барилт дэмбэрлэг гэдэг маш учир утгатай юм байна гэж би ойлгосон. Яагаад гэвэл одоо дамдаржаа хийд манай Монголын анхны 3 хийдийн нэг Эрдэнэ 100 амар байсгал нь тэгээд дамдаржаа. Одоогоос 250 гаруй жилийн өмнө Манжи хааны зарилгаар байгуулсан хийд штэ. Их сонирн байгаа. Тэр үед одоо яг хуучин Монголоор Санзай Дорж гэдэг хүн дамдаржаа хийдийг бүр барьсан байгаа. За. Өөр одоо даалгаж Санзай Дорж гэдэг хүнээр таалгаж бариулжээ. Тэр гэрэл төвшин дээр одоо бичээсэн дээр нь байжээ. Тэгсэн чинь яг 250 жилийн дараа Санжай Дорж гээд миний бие дахин сэргээх бас нэг нэрийн юм хэлэгдэл таарахад би бас учир холбогдолтой юм байна. Юм гэдэг маш их нарийн. Тэгээ бас би тэр хувь тавиландаа залбирч байгаа. Ямар ч байсан Монголын анхны 3 хийдийн нэгийг цогчин дугныг одоо өөрийн сэргээсэндээ би бол бас их залбирч байдаг. Бас их буянтай үйл боллоо гэж. Тий. Тэр бодвол нам нарыг хүнээс юм авах дуртай гэдэг болохоос хүн юм өөх дургуул гэдэг чинь тий. Тэгэд харин тэр их том бүтээн байгуулалт хийсэн байлээ. Тийм тэр ч одоо бас нэлээд их хөрөнгөөр одоо
зөвхөн өөрийн ч гаднаас нэг ч ямар ч одоо тусламж улсаас одоо төсвийн мөнгнөөс аваагүй яг өөрийн хувийн одоо итгэц сэтгэлээр одоо энэ олонний мөнгө өгсөн мөнгө дээр нь одоо би банкны зээл та сайн мэдчихэ тий одоо хаан банкнаас зээл аваа тэр зээл өндөр хүүтэй зээл шүү бүр арилж яана зээл банкнд дамдарчиг сэргийгтэй адилхан мөнгийг банкнд хүүнд төлөөд өөрөөр хэлбэл тэгээд дамдарчиг сэргийсэн их бас тэгээд энэ хувь тавилангийн ихээр бас их баяртай байдгийг. За одоо ингээд сайхан урьж хилдэг сайхан хуржил гарсан. Тэгэхээр манай үзэгч олон маань ингээд янз бүрийн жилтэй 12 жилтэй хүмүүс байгаа шүү дээ. Нэг хөр гахаа нохоо тоолаа тий. Та нэг жилээр нь хараад өгөхгүй юу? За тэгээ. Одоо ингээд бүх хүмүүсийн жил 12 жил багтдаг шүү дээ. Тийм 12 жилээр одоо хүмүүсийн энэ одоо өхөр жилд ямар хэрхэн байгааг одоо судраар хараад хэлж болно. За би одоо судраас бас судралт хэрхэн заасан тухай өгүүлье. Жилээр нь. За энэ жишээ нь гараад ирж байна. За одоо энэ нэрнээс Аравчин жүүдүмбийн Парва, Жагмо, Ланлоо гэх нэр нь. Тэгээ хулган жилийн ивэ жилнийхэд бүрэг луу мич хоёр байх нь. За хулган жилийн харш жил дашид, дайсагны харш жил нь даа гэж энэ морь. За тэгээ шишид гэж. Шишид хариш, шишид засалтай байх нь бүх хулган жил дүнгууд. Шишид засалтай гэх маань тэр нь ямар дахиа ёо гэж туулаа, жаа гэж дахиа ёо туулаа. За өхөр жилээ одоо гараад ирлээ тийм үү. Довчхон өхөр жилний бол одоо ивэл жилийн шүү дээ. Дахиа могоо жил дүнгууд энэ өхөр жил маш сайн. Бүх ажил үйлсэн бүтээн дахиа могоо. Өөр энэ өхөр жилийн ивэл жил нь байх нь шүү дээ. Ингээд яхаар зөкстэй 3 жил гэж байна. Да гэтэл өхөр жилийн чинь хариш жил нь лүг гэдэг энэ байна. Да шид. Дайсагнах харш уу лүг. Өрдөөл хон жил дүнгууд бол дайсагнах харш жилээ гэдэг ингээд зааж байна. За шишид ямар жил нь таг гэхээр шишид гэдэг нь нохой. За би төв дээр уншихаа болий. Нохой бүрэг гэж одоо луу. За ингээд цаашаа бар жилийн чинь одоо тэр ивэл жил нь гэхээр чинь морь нохой. За дайсагнах нь бич. Шишид нь гахай могой. Туулагийнх болохоор ивэл нь гахай хонь. За дайсагнах харш нь дахиа шишид уу дунд харш нь болохоор хулган морь. За луугийнх нь одоо зохистой нь болохоор бич хулган харш жил нь болохоор нохой. За шишид нь болохоор шишид дунд харш нь өхөр хонь. Бүх могоо жилтүнгүүдийн гол яах вэ гэхээр тэгээд нэг өхөр тийм үү дахиад эргээд таа дахиад өхөр дахиа ивэл тэгээд нөгөө могоогийн чинь харш нь болохоор шишид нь болохоор бар мич харш нь гахай паг. За морины чинь одоо нөгөө зохилтой ивэл жил нь болохоор нохой бар. За тэгээд хашир жил нь мориных чинь хулгана. Бүх хулгана. За тэгээд шишид нь болохоор туулай дахиа гэж. За тэгээд хон жилтийн одоо гараад байна шүү дээ. Хон жилийн чинь одоо нөгөө ивэл нь болохоор туулай гахай. Бас нөгөө яг нөгөө ухаанаараа өхөр жил болохоор дайсагнах харш. За тэгээд шишид нь болохоор луу нохой байх нь. За мич жилтэнгийнх чинь бол одоо ивэл жил нь болохоор чинь хулган луу дайсагнах харсг нь болохоор бар. За тэгээд шишид харин могой гахай. За дахиад жилтэнгийнх болохоор чинь ивэл нь могой өхөр дайсагнах харш нь туулай шишид нь морь хулган. За нохой жилтэнгийнх чинь бол одоо ивэл нь болохоор бар морь дайсагнах харш нь луу шишид нь хонь өхөр гэр ингээ гараад ирж шít. За одоо гахай жилийн чинь одоо ивэл нь хонь туулай. За дайсагнах нь болохоор могой гахай жилтэнгийн. Тэгээд шишид нь болохоор бич бар гэдэг. За ингээд жилүүд нь ингээд зөвхөн товчон гад. Өхөр жил бас ингээд хайцсангуй их зөөлөн жил болох юм байна. Тэ ер нь судар номд дуусна. Тэгэхээр таны хийж байгаа тогтургуу гэж байна те. Одоо энэ оны энэ одоо тодорхойлж шүү дээ. Та энийг томьёолол хэлээд өгөөч. Энэ улс төр нийгмийн амьдрал талаасаа ер нь яаж бууж байна. За. Ер нь бол жил болгон нэг жил чинь өөрөө нэг тодтгол нэртэй байдаг. Энэ жилийн нэг онцлог нь бол энэ одоо төв дөөрөө түрүүн пар Аравчин жүүдүмбийн Парва гэж. Парва гэж.
За энэ төвдөрөө парва гэж юу гэсэн үгээр тогтургүй гэсэн үг. Их энэ бүх энэ жилийн онцлогийг базаад ийм жилээ гэдэг хэлдэг байх нь онжид энэ нэрээ бас хэцүү томьёолт юм шүү. Тийм, ер нь бол тогтургүй. Тэгэхээр энэний цаана юу гэж юм нэхээр за одоо жишээ нь одоо энэ жил бол одоо цаг үеийн байдал бас жоохон тогтургүй. Нэг одоо тууштай биш ээ. Төр засгийн одоо тогтоо шийдвэрч байдаг юм уу? Тэр шийдвэр бол одоо бас нэг хатуу чанга байж чадахгүй. Нэг байран дээр байхгүй. Эргэж бутсан шийдвэр гаргах юм уу? За одоо цаг агарын хувьд ч гэсэн бас тийм штэ. Ер нь бол одоо нэг өдөр жишээ нь хаврын ихэнх сарда одоо салхи шуурга нэг тогтургүй нэг өглөө одоо хямраад оройн одоо өдөр нь өглөөнөөс хямраад өдөр нь хар гараад оройн шалбааг болоод одоо нэг юм байдаг штэ. Иймэрхүү дүр төрхийг хэлж байгаа байхгүй юу? Хаврын өдөр шиг. Тийм иймэрхүү юм их тохиолдно гэж. Тодтол хэлэхдээ урд нь ярьцлага өгтөө хэлжээсэ ер нь бол залжин хүмүүс төрийн өндөр тушаалд гарах магадлал өндөр байна гэсэн. Тий. Үнэний одоо дүрсэж ийсэн байна шүү дээ үнэгээр тий. Энэ бол бас сударт байна. Тэгэхээр одоо энэ лүгжийн дамжээ живүү совийн тэгва шиж ява шүгсөө гэж юу гэсэн үгээр төрт ёсны энэ шаштрын бол хүн төрлөختнийг дээдсийг гэгэрүүлж ухааруулахад усны тусал төдий ийм одоо даруухан нэр өгсөн их том эрдэмтэн хүн л дээ. За энэ хүний тэр сургаал дээр байгаа одоо таны тэр юу бол энд байна жишээ нь арьсаан хөхрүүлсэн үнэгний үлгэр мэт гэж дандаа ийм гүн утгаар хийж исэн байхгүй юу? Ангиж ийм шатал шүлгэлж цаанаа маш гүн агуулгаар. Ер нь бол дүр төрхөө өөрчилсөн ийм залтай хүмүүс төрийн өндөр их мэдл гарах магадлал өндөр байна гэдгийг анхааруулсан байна тийм. Анхааруул гаргаж өрөөсөө болохгүй гэж. Гарцсан ч байгаа одоо. Тэгээ гарцсан. Тэгээ хэрвээ гаргах юм бол ард олныг одоо ингэж дарамтлж энэ бол одоо дарамтлнаа гэж бүр заасан байгаа шүү дээ. Энэ ташинд хэлэхэд албан тушаалтан их дээдэс төрийн 3 өндөрлөгч гэж манай хэлдэг. Дээд суудалтангууд маань бас энэ эртний сайхан төрт ёсны судраасаа суралцах тэр сургаалаас авах гээхийн ухаанаар одоо ухаарж гэгэрүүлэхийн тухайд ийм сайхан төрч ёсны шаштай судлуудыг олноор одоо айлдж сургаж иржээ. Айлдж байгаамаа. Тэр нь бол төрийнхөө тэргуунд зөв хүний гаргах, зөв бодолтой, зөв сэтгэлтэй, тэ ус орно гэсэн сэтгэлтэй хүмүүсийг гаргах. Би сая тав анзаарсан баг. Сая Герман улсын одоо канцлер эмэгтэй ерхий сайд 18 жил Герман улсыг удирдаад буулаа. Ажлаа өглөө. Тэр хүний ажлаа өгт нь Германы Бундестаг гэж байгаа. Одоо их хурл. Бүтэн 30 орчим минут алгад ашиж баяр хүрж салж ядлаа шүү дээ. Ийм одоо байдлаар талархаж одоо үдэж байна. Тэгэхээр манай Монгол улсын одоо энэ удирдах байгаа хүмүүсийг сүүлийн ингээд харахад бол юу харагдаж байна гэхээр энэ хүмүүс нь ерөөсө бүгдээрээ нэг л одоо хөлчгийн төлөө гарч ирсэн хүмүүс, нэг л одоо тий хөлжиж байгаа хүмүүс. Бүр ийм. Тэгээ гарч ирсэн дараа буусны дараа яадаг бүгдээрээ шороо орондоо орохтой толж байгаа. Бидний одоо янз бүрээр хэлээд байдаг Германы одоо Гитлер гэтэл одоо бас Герман улсын хөгжилд асар их өндөр хувийн нөр оруулсан гэж одоо судлаачид ярьж байна л да. Тэгээд дайн хийж дайны үед одоо олсон маш их одоо алт одоо ингээд оруулсан алт тэр хөрөнгөөр тэр хүн өөрөө баяжаагүй Герман улсын хөгжлийг бий болгосон гэж одоо Германы эрдэмтэд ярьж байгаа. Германы Volkswagen гэдэг Германы ард түмний машин гэж нэрлэдэг машин. Siemens гэдэг одоо нэг электроник хэллэг компани гэдэг энэ бол Германы хөгжлөөс өөрөө тавьсан ингээл тий. Тэгэхээр ийм тавьдсан байна л да. Тэр нь бол том хүмүүс. Тэгээ Гитлерийн одоо бас нэг хийсэн зүйл, санджсэн зүйл өгтөр бол ингээд бас ингээд ай хийхээ хажуугаараас энэ Европын холбоо бол ингээд нэгдсэн холбоо байх хэвээр, Европ бол нэгдсэн улс байх хэвээр. Тэгээ нэг ийм юутай захираан дор байх хэвээр, удирдлагатай байх хэвээр гэдэг одоо Европ холбооны суурийг бас анх тавьсан. Юм билээ бас. За ийм л ялгаа харагдаад байгаа. Тэгэхээр энэ сударт хэлээд байна шүү дээ. Ийм залжин хүмүүсийг бити гаргаад зөв сэтгэлтэй, зөв бодолтой хүмүүсийг гаргах. Тийм. Эртнээсээ энэ төрт ёсч юм л одоо хийсэн биш. Манай монголчууд өнөө олон зуун жилийн төрт ёсны уламжлалтай ард түмэн юм байна л да. Тийм учраас төрт ёсны сургаалыг бол бас их хүндэтгэж тэрийг одоо ухаарч
одоо дагаж мөрдөж байх болтугай гэсэн ийм сайхан сургаалууд байна л да. Тэгээд гасан хүмүүс нь тэр та сая хэллээ. Ямар олонний хүндэтгэлийг авч яаж хүндлүүлж вэ? Тийм ээ. Манайх яаж юм тий? Эсрэг вэ шүү дээ. Яг өнөөдрийнхнийхөө эвлэг дэмбэлтэй ярих өдөр бас ийм ярьцлаа тий. Тэгээд би бас ингээд яагаад авахгүй энэ Монгол улсын шинэ ерөнхий сайд одоо томилогдохоо өмнө хоёр нас хэлж байгаа юм би бас үгийг анхааралтай сонслоо. Тэгээд тэндээс нэг үг одоо сэтгэлд түгшээсэн үг бус. Тэр үг дээр бол яг Монгол улс яг энэ байдлаараа 10 жил болох юм бол ер нь хүнд байдалд орно гэсэн үгийг надад энэ үг маш төвшөөтэй сонсогдчихлаа. Энэ байдал сайжрах одоо би заримдаа энэ судрыг ингэ сонсоод авах тэрээс хармаа санагдаад байгаа байхгүй сайш тайлуулмаар байгаа байхгүй тий. Энэ байдал хэр удаа үргэлжлэх вэ юм? Монголчууд маань төрийнхээ сүлдэн залбирч итгэл үнэмшлээ даатгадаг ийм ирсэн ийм сайхан уламжлалтай ард түмэн л дөө. Тэр одоо төр төвшин бол төмөн олон амгалан гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо энэ манай төрийн ирэх барьж байгаа хүмүүс маань одоо ийм сайхан ёс зүйтэй төлөв төвшин цаг удаа бас том удахгүй байхаа гэж миний хувьд бол их өөдрөг ингэж залбирч байгаа. Хар хайрцагны сударт бичсэн байгаа шүү дээ. Тэр одоо энэ тэгэхээр бол энэ зөөлөн жил эхлэн гарах юм болов. Үнэхээр одоо бас тий саврын битэрийн яадаг тэр эмэгтэй хүн төрийн ирэх барина гэдэг чи одоо бас л цаанаа нэг том айлдвар байна л гэж би энэ хувьд бол одоо дүгнж залбирч байна л да. Тийм. Та тэр өдөршөд бол улсын хурал биш ерөнхийдөө нэг төвших хэрэгтэй одоо эсрэг юм яриаггүй шүү дээ. Тийм. Ерөөсөө нэг л удар номд байгааг л хэлхийж зөв ойлгох гэж бодож байна тийм л яах вэ? Тийм эсвэл мэдээж ухаалаг хүмүүс бол зөв ойлгох байхаа гэж бодож байна. Нилийн дэх үед бас нэг цагаан сар улсын өргөн дэдэр хийдэг байх үед нэг хөдөө нэг айл бас энэс жоохон тийм дургу байсан гэж жоохон харамсалтай ч юм байсан юм шүү тий. Тэгээд одоо бодит үйл явдлыг авахд ом гүшгээд байгаа. Тэгээд тэр хүн бол одоо ингээд цагаан сарынхаа ингээд ууцыг хийхдээ модоор хийгээд боовын бас модоор хийгээд тавьцсан гэж байгаа. Гой ингээд өнгөөр будаад бослоод ингээд аюу гоё. Тэгээд цагаан сарыг ингээд хийгээд тэгээд хүн амьтад орж яа жоохон дургуцаад гарсан гэж байгаа. Айл амьтнараа ордог шүү дээ. Тэгээд араад нь тэр айлын хот нь харалсан гэж тэр нутгийнхын хүмүүс ярьдаг гэдэг хөгжүүлээ сонсч ирсэн л доо. Тэгэхээр ер нь бол энэ цагаан сар бол их бэлэгдэлтэй. Тэгээ цагаан сарынхаа ингээд хийж байгаа зүйл бас сэтгэл тий бас шингэсэн байх хэвээр зүв байх хэвээр тий буруу тавьбал бас буруу явдаг энэ тал байна. Энэ бол одоо маш их чухал зүйл шүү. Би тантай санал нэгтэй байна. Энэ тухай одоо судар номд бас бидний өвдөөс бол өдийг энийг л сургаж ирсэн байна. Өөрөө цагаан сарын энэ сайхан бэлэгтэй өдөр бол одоо бурхнаас юу ч нуух ёсгүй. Нуухгүй, нууж чадахгүй. Ямар ч харанхгүйд юу ч ямар л нөгөө тэр үүлийн өөр манайхад бурхны намд биш үү? Муу үйл хийвэл муу үйлийнхээ үрийг л идэлнэ. Сайн үйл хийвэл сайн үйлийнхээ энэ үүлийн үр гэдэг нь хідээж өөрчлөгдөхгүй. Тэм учраас одоо ёстой их яг энэ цаг үед одоо хүмүүс хялбарчдаг гад ирэх жил цагаан сар төвлөглөхгүй ягаад юмаа химиникээ аашгүй цагаан сар одоо ингээд өнгөрөө төвхтэй баяр одоо хүн амьтанд бэлэг мэлэг өгөхгүй одоо идэ мэдээ засаач яадгийн ингээд ингэх гээд үгүй эсэргээрээ та маш зүг хэлээ. Би маш хүн гэдэг мэн сэтгэлийн амьтанд бид түрүүс хэмжээ ингээд тэгэхээр одоо идэ будаанд хүртэл хүний одоо тэр сэтгэл шингэсэн байдаг. Хичнээн их сайхан сэтгэл гаргаж хоол хийх юм бол тэр хоол маш амттай сайхан болдог. Тэр тусмаа энэ бэлэг дэмэлтэй цагаан сар бурхан дөрвж байгаа эдээ ундаандаа бүр хамгийн сайхан шар дос, хамгийн сайн гурил. За тэгээд өөрийн хүч хөдөлмөр одоо тэн чин одоо муухай амьсгаач уруулахгүйгээр ам хамаа ингээд таглаж байгаа. Ялангуяа бурханы энэ байлын эдээ бурханы зоогч одоо ерөөсөө ямар нэгэн амнаас янз бүрийн үнэр гардаг шүү дээ. Тийм үнэрч уруулж болохгүй. Хамгийн аршаа ус нь хүртэл хамгийн тунгалаг сайхан аршаа. Тэгээс ялангуяа цагаан сар чи манайхан чи нэг сайныхаа дээжийг өргөдөг бүр сэтгэлээрээ сайхан цай чанана. Тэгээ сайныхаа дээжийг бурхандаа өргөн хамгийн чанартай юм аа. Одоо эдээ будаага
тэгж хуурамчаар хийж ерөөсөө болохгүй. Би одоо ингэж бодоод байна шүү дээ. Та бол ингээд бас ингээд ном судраас айлзнаас хэлсэн бэлээ. Ер нь бол ингээд дээдс тарш. Тий. Доодос одоо тийм нэлээд ээлтэй жил болно. Бид бас нэг өөрхөн зүйл тайлбарлах гэдэг байхгүй. Ийм бас байна уу? Яг бол энэ 2021 он бол маш чухал жил. Тэгэхээр энэ жил бол Монгол Улсын иргэн хүчний сонгуул болно. За. Энэ бол одоо ерөөсөн маш чухал жил гэж би харж байгаа юм. Тэгэхээр энэ одоо шинээр сонгогдох хүн маань их зөв одоо элэг зөөлөнтэй тийм хүн гарах нэ гэж одоо би одоо тэгж одоо бас хүлээж штэ. Тэгээ энэ бол ерөөсөө бүх монголчуудын хүлээлт байгаа бах гэж би бас тэгж тантай санал нэгтэй байна. Тэгээ ч одоо энэ жил бол одоо хаврын би энэ жил бол их сайхан жил эхэллээ гэж бид нар ярьж исэн. Айл 2 сарын 3-нд хаврын өөр орсон шүү дээ. Одоо чи 10-аад өнөөдөр шиний нэг 10-аад хоногийн өмнө яг л хаврын өөр орсон өдөр бид нар чинь ингээд ажигладаг байхгүй юу? Ямар огцом сайхан болсон та хүн мэдж байгаа. Энэ жил тэр өдөр морь өдөр таарч байгаа шүү дээ. Энэ цагаагч хурдын хаврын өөр орох өдөр чинь бүгдийг тодорхойлдог байхгүй юу? Тий. Тэр өдөр бол гайхалтай сайхан өдөр. Жилийн өнгө төрх. Жилийн өнгө төрх хүн болгон мэдэрч байгаа. Ер нь энэ манайхан одоо нэг өвхөрл зураад ш сарн дагсал тэр өвхөр чинь тэр хаврын өөр орох ихний өдрийг өөр төсөөлдөг зураг байхгүй төсөөлж гардаг зураг. Тэгээ тэр энэ өвхрийнх нь өнгө үнэхээр одоо шав шар байгаа үстэй. Бүхэн биеийн шар. Тэр чи одоо яах вэ гэхээр энэ жил бол их өөдрөг жил сайхан жил гарч байгаа шүү нөхөр жил чинь. Намар бол налгар сайхан одоо нэг тариа ногооч одоо нэг шаргалтна гэж хэлдэг шүү дээ тийм ээ. Ургац сайн авах бас тэр өнгийг харуулж томьёолж чадж байгаа. Ер нь элбэг дэлбэг байх. Дэлбэг байх юм. Ийм сайхан жил. Тэгээд та яг хөө нэгэнд одоо улс төртөө ингээд холбож байгаа болохоор тэр өдрийн бэлэгдээрээ өстой нэг төвшин сайхан төрийн тэргүүн одоо хүн айл гэрэл айлын өрхийн тэргүүн хэн байна? Тэр айлыг одоо өнгө тодорхойлогддог ш. Тэрүүн шиг одоо таны сая асууснаар энэ жилийн тэр хаврын өөр орсон өдөр шиг гэрэл гигээтэй тийм сайхан сонголт гарах байхаа гэж би бас итгэлтэй бэлгшээж байна. Санал нэгтэй байна. За та бүхэн ярьцлагын цаг нэлээд явчлаа. Хөндлөх шаардж байна. Би бас таныг тантай ярьцлага хийж байгаа бас ашиглаа. Тэгэхээр ашиглая гэж бодож ил л дээ. Бас өөрийнхөө одоо ингээд үзэгч уншигч олонд таныг бас зөрөөл хайрлаж өгөхгүй юу гэж. За тэгээд энэ сайхан бэлэгдэн бэлтөөдөр би нэг бас нэг хоолт амар сонсомоор байна тий. Мажин саржэжэлвэ жанлаудан дэмрэллова мэдвэ дэмбатан даги багсан даги дөдөвж намдаг манби найдин дөвра шок. За ерөөл батаршгэ. Гэлала. За энэ хүрээ тав тэрийн нэвтрүүлэг өндөрлж байна. За хөөрөг зөрүүлчихье. За сайхан боллоо. Энэ чи сайхан жил харин жилийн ихэнд их бэлэгдэлтэй бас сайхан ярилцлага боллоо. Тантай бас энэ цагаагч хурц жилийн шиний нэгний ийм сайхан бэлэгдэм бэлтэй сайхан өдөр ярьсан даа таатай байна. Бүх юм одоо номын ёсчлон бүтэх болтох бай гэж дахин таны ажил төрөлд амжилт хүсье. За ялаа ерөөлөөр болгоо. За энэ хүрээд кандидат нэвтрүүлгийн маань цагаагч хурцлийн эхний дугаар өндөрлж байна. Хамтдаа үзэгч олондоо баярлалаа. За монголчууд та бүхэндээ илгээрээ их амгалан төрлөөрөө төвшин амгалан байхыг ерөөлийг айлтгая. Өнөөдрийн зочноор Монголын их хүрээ хэдийн хамблам зурхаач сайн төрж оролцлоо. Баярлалаа танд. За баярлалаа.